Солонгосын Жосон гүрний буддын уран зураг болон Тамийн 10 хаадын тухай эртний буддын шашны бичвэрүүдээс санаа авч 2017 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын уран зөгнөлт тулаанд Бурхадтай хамт киног товчлон хүргэж байна. Залуугаас өнөөгч Ким Жон Хун бяцхан охиныг аврахын тулд дэлбэрэлтээс цухтан шатаж буй өндөр барилгын цонхоор майр зоригтой өсрөхтэй охиныг урдаа тэрвэрч нуруугаараа хийлдэг гудсны хажууд газарт унчихan тэр. Хүчтэй газардалтын дараа Ким юу ч болоогүй юм шиг босч аав ээж дээрээ очсон охиныг шалгахаар тэдэн дээр очиж охины нэрийг асуусан боловч тэд жишимчгүй хүний урманд баярлаж байсангүй. Энэ үед Ким ердийнхөөс өөр хачирхалтай цаг уурын өөрчлөлтийг мэдэрлээ. Бүх зүйл хэвийн харагдаж байгаа ч нэг л өөр хүндий хоосон мэдрэмж юу билээ гэж гайхлаа. Хин нэгэн түүнийг нэрээр нь дуудахыг сонсоод эргэж харуул эрэгтэй эмэгтэй хоёр ажил хэрэгч хувцлаачихсан хөвгөлтэйгээр инээмсэглэж байлаа. Нүднийх нь болон бусад гал сүнөөгчд хин нэгний цогцос дээр шавчихсан зүгээр буу юм болж илаа. Тэр цогцос түүний бие байх нь тэр. Кимч гөх тэнгэр минь юу болоод байна гэж сандартал эрэгтэй эмэгтэй хоёр түн рүү төхөж хойд насны 7 сорилтыг даван туулахад нь түүнийг өдөрдөн чиглүүлэх 3 насран хамгаалагчийн хоёр нь болох Хивн Диак Чуннар гэж өөрсдийгөө танилцууллаа. Тэд түүнийг 2017 оны 4-р сарын 28-нд нас нөхцлөө та гэж хэлэхэд Ким тэднээс ээжтэйгээ сүүлчийн удаа уулзуулж өгөөч хэмээн гоохын завдалгүй түүнийг портлоор дамжуулан газар доорх ертөнц рүү хүчээр илгээлээ. 7 шүүх хурлын үүдний гадаа Кимийг 3 дахь хамгаалагч Канримтэй танилцуулав. Канрим бол өнгөрсөн 1000 жилийн 7 сорилтод 47 сүнсийг амжилттай удирдан чиглүүлсэн нэр хүндтэй хамгаалагч юм гин. Тэднийг хаалган дээр төгөхөд Диак Чун 7 тамийн шүүх хурлын тасалбарыг Кимд гартуулж түүнийг үлгэр жишээ зөв шударга амьдралаар амьдарч нэр төртэй өглөөр нас барсан хүнээр тодорсон гэдгийг хэлэхэд Ким ихэд гайхав. Тэрээр 422 жил өнгөрснөөс хойш дараагийн парагоноор тодорч байгааг нь дурдлаа. Парагон 49 хоногийн хугацаанд 7 сорилтыг давж чадах хамгийн өндөр магадлалтай гэж мэдэгдэв. Хэрвээ Ким сорилтыг давж чадвал дахин төрөх боломжтой. Тэдний эхний даваа бол алхын там юм. Ким хэрвээ хин нэгнийг зөв бусаар хөнөөсөн эсвэл шууд бусаар хүний амь насыг хохироосон гэж буруутгагдвал түүнийг шүүж Ким буруутай нь тогтоогдвол энд шоронд 20 хагас 100 жил тарчлаана. Ким Бёнзон шүүгчийн өмнө зогсож байгаа ба түүний ялыг гэмт хэргийн ертөнцийн 2 прокурор чангаар уншлаа. Тэд Кимийг бэртэж гэмтэн нуранган даруулсан хамтрагчаа шатаж буй барилгад орхиж явсныг дурдж Ким буцаж ирээд аврах хангалттай хугацаа байсан ч хамтрагчаа тэнд нь орхисны улмаас барилга нуурч амь насаа алдсан хэрэгт буруутгалаа. Мөн прокурорууд хүний амь насыг бүрлгэсэн хэрэгээр 50 жилийн хорих ялыг алхын тамд идэлүүлэхээр ял оногдуулав. Канрим тамийн шүүхийн өмнө Кимийн гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба тэрээр Кимийг өмгөөлөхдөө шүүгчид хандан болж өнгөрсөн бүх үйл явдлыг дахин дэлгэрэнгүй өгүүлэх болно. Ким найздаа туслахыг хичээсэн ч бэртэж гэмтсэн энгийн хүмүүсийн хашгирах дуу тэднийг аргагүй байдалд оруулж анд нь барилга дотор гацаж үлдсэн гэдгийг тайлбарллаа. Хамтрагч нь Кимийг бусдад тусалчаад дараа нь намайг аврахаар ирээрэй гэд явуулдаг. Ким бусад хүмүүсийг барилгаас 9 минут гаргасны дараа найзыгаа авахар буцаж ирсэн боловч хитрхи оройтсон байлаа. Гал түмэр барилгыг бүхэлдэн шатааж бүх зүйл нуурч найз нь дарагдан өгсөн. Канрим хэлэхдээ Ким найзыгаа орхисон ч 8 хүний амийг аварсан гэж шүүгчид хэлв. Нэгнийгээ золиосгосны үр дүнд 8 хүний амь аварч чадсан нь буянтай үйлс мөн ба шийтгэл оногдуулвал шудраг бус хэрэг болно гэхэд Бёнзон хаан үүнийг хүлээн зөвшөөрч Кимийг баатар хэмээн магтаж ашгүй ялаас чөлөөллөө. Энэ тамаас мултарсан хамгаалагчид Кимийг Диважингийн үзэсгэлэнт цэцэрлэг болох зөнгөө байдлын там руу хөтлөө. Гэхдээ хүрхрээний цаана өгсөн хүмүүсийн бүх сүнснүүд оршдог тул энэ үзэмжинд хуурдах хэрэггүй. Том бутлуур терм нь усан дээрх цорын ганц газар учраас аврал эрэлхийлж цухтаж зүрхэлсэн бүх сүнсийг тамлан зовоож онгон дагшин ус руу зүхтахыг оролдсон хүмүүс догшин пирана загсны сахлын хотог шиг хурц шүдний хазалтай тулгарх болно. Чаган хатан хүрхрээг түр зогсоохын өмнөхөн хатанд Ким өөрийгөө залхуу бардам онгороо биш гэдгээ нотлохын тулд амьдралынхаа туршид туулсан шаргуу хөдөлмөрөө харуулах ёстой. Ингээд хамгаалагчид Кимийн гал сүнөөгч байх хугацаанд хийж туулсан харамгүй сайн үйлс ажлын талаар Хатан хаантай хэлэлцлээ. Хатан хаан Кимийг бусдын амьдралд маш их тустай хийсэн бүх зүйлд нь сэтгэл нь маш их хөдлөн. Хатан хаан ийм агуу үйлс хийхэд юу ч юмд урам зориг өгсөн бэ гэж асуухад Ким зүгээр л мөнгөний төлөө бүгдийг хийсэн гэхэд энэ хариултанд нь нэгдүйтсэн Хатан хаан мөнгө түүний хувьд бурхан шүтэн байсан болохоор чи буруу бурхандаа мөргсөн байна да гэж хэлв. Ингээд тэр прокуроруудад Кимийг хүрхрээ рүү унахыг тушаалаа. Ким хүрхрээний захад ойртоход Канрим Хивн хоёр усанд өсрөн орж түүнд туслахыг оролдоно. Канрим Хатан хаанаас Кимийн амьдралыг дахин нэг харж үзхийг гуйж энэ удаад тэрээр өөр өнцгөөс харуулахыг хичээлээ. Тэрээр чаган Хатан хаанд Кимийн амьдрал гал сүнөөгчийн ажлаас хамаагүй хэцүү байсныг харуулна. Ким өдрийн ажлаасаа бунгуудаас шөнийн цагаар янз бүрийн ажил хийж нэг ч өдөр ч амрахгүйгээр амралтын өдрүүдээр хүртэл ажил хайдаг байжээ. Кимийн дүү дээд шүүхийн шүүгч болохоор суралцж байсан ба идэвшгүй өвчтэй ээж болон дүүгээ дэмжинд итгэхийн тулд энэ бүхнийг нуруундаа үрсэн юм. Хэрвээ Ким гэр бүлийнхээ төлөө ажиллаагүй бол тэд өнөөдөр
өнөөдөр амьд байж байхгүй байсан гэж Канрим өмгөөлөө дуусгахад Хатан хаан эцсийн шийдвэрээ гаргах болтлоо. Ким мөнгөний төлөө ажиллаж байсан ч амин хуваа хичээснээс бос үүнийг хайртай хүмүүсийнхээ төлөө хийжээ хэмээгээд түүнийг өршөөлөө. Дараагийн шүүх хурал руу явах замдаа манай хэд газар доорх ертөнцийн эртойн аюултай дөрвөн хөлтэй мангасуудын бэлдсэн хотолтонд ороод ирэв. Тэд ойгоос арай хийн цухтааж амжаад байх үедээ Хивэн Кимд ин хэллээ. Мангасуудын дайралт бол түүний ойр дотны гэр бүлийн хэн нэгэн нас барж ус сонзонгийн сүнс болсон гэсэн үг бөгөөд тэр сүнс одоо дэлхий дээр тэнүүжилж байгаа учраас Кимийн замд болон шүүх хуралд саад дотор үүсгэж байна гэв. Ким дотроо ээжигээ л нас барчихсан байх гэж санаанд зовж байлаа. Үүнийг дуусгах цорын ганц арга бол гэр бүлийн гишүүний цогцыг олж чандарлаж байж сүнсийг нь устгах боломжтой гэж Канрим Кимд хэлв. Тиймээс Канрим талигаачийг олохын тулд амьд хүмүүсийн ертөнцийг зорлоо. Нөгөө хоёр хамгаалагч мангасуудыг түнд харуулахгүй тулд Кимийн нүдийг боож түүнийг дараагийн шүүх хурал болох хуурам мэхлэлтийн там руу хөтлөлөө. Энд Кимийг хэрхэн худал хийсэн болон хуурам мэхлэлт нь ямар үр дагаварт хүргэсэн талаар нь адмирал И Сунсийн шүүх болно. Прокурорууд Кимийн амь өргөцсөн найзынхаа хүүхдэд болон өөр хуурамч захидлууд нийт ер нь 8 захидлыг хуурамчаар үйлдсэн гэсэн үндслээр буруутгалаа. Нэг тодорхой жишээг дэвшүүлэн сөглөө. Кимийн аварч чадалгүй харамсалтайгаар нас барсан хамтрагчийн бяцхан охин Жианд Ким өөрийнх нь аав мэд дүр эсгсэн захидал бичсэн ажээ. Захидалтаа Ким охиныг зориулж чиг баримжаа өгөхийг хичээсэн юм. Учир нь Ким түүнийг жаахан охин байсан болохоор түүнийг тайвшруулж зориулахыг л хүссэн үйлдэл байсан. Прокурорууд захидал хуурамч болохыг олж мэдээд охины цөхөрсөн байдлыг анхаарч үзсэн эсхийг асуухад Ким үг дуугүй болсон адмиралыг уурлуулж Ким бурууга хүлээхэд хүрэглээ. Диагчин Кимийг өмөрч ээжт нь хаягсан хуурамч захидлуудыг дэлгэн гаргаж ирлээ. Эдгээр захидлуудаа Ким ээжтэй гайхалтай гэр бүл, эхнэр, хүү болон сайхан амьдралынхаа тухай бичжээ. Тэр хизээч гэрлээгүй, хүүхэдгүй байсан мөртлөө энэ бүх худлыг зориудаар бичсэн юм. Диагчны хэлж буугаар Ким бэртлийн улмаас эмнэлэгт хэвтэж байхдаа ээжтэй эдгээр захиаг бичээгүй байсан бол хөөрхий идэвхгүй өвчтэй эмэгтэй өвчнөтэйгөө тэмцэж эдгэрэх хүчийг олж чадахгүй байж магадгүй байсан. Прокурорууд ээж нь энэ бүхэн худал гэдгийг мэдсэний дараа ямархуу цохролд орж болцсогүй талаар дахин асуухад диагчин эдгээр захидлыг анх бичээгүй байсан бол тэдгээр хүмүүс урам зориг орж цаашдаа амьдарч чадахгүй байсан байж магадгүй гэж хэлв. Диагчин үргэлжлүүлэн адмиралд Кимийн ээжтэй бичсэн захидлыг ээж нь уншиж байхдаа хичнээн их баярлаж байсныг мөн бяцхан охин Жиан аавдаа хариу захидал бичиж цаашдын амьдралынх нь өмнө урам хайрлсан бүх үгсэд нь талархал илэрхийлсэн хариу бичсэн нь хэрхэн эргээр нөлөөлсний нотлохоо билээ. Иймээс адмирал Кимийг бүх хэрэгээс чөлөөлж Кимийг явахыг зөвшөөрөв. Дэлхий дээр Канрим хэлгүй эмэгтэй болох Кимийн ээжийг олохын тулд гэртэн зочилж Кимд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн гэдгийг түнд илэрхийллээ. Ээжт нь хувийн нууцаа мэдэгдүүлэхгүй тулд хаалгыг нь хаах үед Канрим шатаж буй лааны утаанд нуугдаж байсан Кимийн дүү Ким Су Хонгийн сүнстэй тулгарав. Түүнээс яаж яваад хаана өгснгийг асуусан боловч сүнс цухтаж Канрим араас нь хөөцөлдөж эхэлдэг. Сүнсийг барьж чадсангүй дараа нь Канрим Ким болон хуурам мэхлэлтийн тамийн хамгаалагчдтай холбогдож Кимд ээж дүү хоёр нь сайн байгаа мэдээг дуулгалаа. Кимийг баярлаж байх зур Канрим нөгөө хоёр хамгаалагчдаа Кимийн дүүгийн тухай үннийг хэлээд шүүх хуралтай байгаа болохоор Ким үнийг мэдэхгүй байсан дээр гэж хэлв. Канрим дүүгийнх нь сүнсийг олж устгах үүргээ үргэлжлүүлж багийнхан дараагийн шүүх хурал руугаа аяллаа. Замдаа Ким диагчанд нас барахаасаа өмнө ээж нь түүнийг болон дүүг нь баг байхад амтад шарсан будаа хийж өгдөг байсанд нь талархаж ээждээ өгөх ёстой байсан будаа агшаагчийнхаа тухай хэллээ. Будаа агшаагч дотор Ким сүүлчийнхээ захидлыг үлдээсэн байв. Энэ захидалтаа тэрээр өмнөх захидлуудаа ээжигээ баярлуулж хүүгээрээ бахархуулах гэж худлаа ярьж их сансан тухайга үннийг бичсэн юмсан ч багийнхан намдын ертөнцид байхдаа тусламж хэрэгтэй хүмүүс туслахаас татгалзсан сүнснүүд хэдэн зуун жилийн туршид шийтгэгддэг. Шудраг бусын там дээр ирлээ. Ким бол шудраг үнний үлгэр дуурайл учраас тэрээр энэ тамд шүүгдэхгүйгээр өнгөрч чадлаа. Дэлхий дээр Канрим Кимийн дүү Су Хоны байрлаж байсан цэргийн баазад очино. Канрим Су Хоныг цөвлөгдөгч хэмээн цолуулж цэргийнх нь түүнийг хайж байгааг олж мэдсэн ч халагдахад хэдхэн хоногийн өмнө түүнийг яагаад цөвлөгт явуулсан нь хачирхалтай. Тэрээр Су Хоны оргон зайлсан хэргийг мөрдөж буй командлагч гэсэн дүрийн дор Су Хоныг хариуцж байсан дэслэгч Пакаас асууж түүнийг ямар нэг зүйл нууж байгааг хялбархан олж мэднэ. Дараа нь тэр алга болсон шөндөө Су Хонтой хоёулахнаа үүрэг гүйцэтгэж байсан түрүүч Дун Ямгийг олж цаг хугацааг эргүүлв. Су Хоны цэрэгт байсан цорын ганц найз нь Дун Ям гэдгийг олж мэдэв. Бусад хүмүүс Дун Ямгийг залхуу бүрэх ичимхий зангаар нь онцолдог боловч Су Хон түүний энэ хүнд хэцүү үеийг нь даван гаргахын тулд цэрэгт байхдаа бичсэн нэг дууга түүнтэй хамт дуулж Дун Ямгийн сэтгэлийг засдаг байв. Канрим дараа нь Су Хон сургуу болсон шөнө рүү буцаж тэр шөнө Дун Ям сандарч байж байсан тул буугаараа аюулгүйгээр тоглож байв. Тэр Су Хон удахгүй халагдаж танхаарагчдаас өмөрөх хөнгөө болох бий гэж айж байв. Су Хон түүнийг халагдсныхаа дараа ч гэсэн иргэн мөн дэслэгч Пак ч гэсэн түүнийг харж хандах болно гэж хэлв. Тэднийг тэрвэрлсэний дараахан Су Хон Дун Ямгид хандан буугаа зөв бариарай гэж хэлэхэд буугаа эргүүлэх үедээ Су Хоныг эдс рүү нэвт бодчихов.
Суухан Дун Янгийн дистанцаараа дислэгч Пакт хил дамжуулт гэхэд тэр гүйж ирээд энэ тухай цааш мэдээлэхгүй байхаар шийдэв. Үүний оронд тэрээр Дун Янгийг цогцыг нуухад нь туслахыг ятгаж Суухан ч үнийг хүсэж байгаа гэж хэлв. Канрим тэр шөнө Сууханыг үхээгүй байгааг анзаарав. Харин тэр хоёр үйл явдлыг нуун дарагдуулахын тулд түүнийг амьдаар нь болж алжээ. Цогцыг олсныхоо дараа Канрим түүнийг устгахгүй. Харин ч Сууханы сүнсийг аврахаар шийдэж газар доорх ертөнцид ус хонзонгой арилгахад нь тусалжээ. Уг дүүжин тээвэр Кимд дүүтэйгээ хамт төмөр замаар явахыг хүсдэг байсан үеийг нь санагдуулдаг. Нэгэн цагт дэлхий дээр мөнх бус амьдралаар амьдарч байсан хамгаалагчид өнгөрсөн амьдралынхаа дурсамжаас холдон арчигдж байгаа тул Дягчин түн татаархаж байгаагаа хэлв. Дягчин болон Хивэн хоёрын хоорондох маргааны улмаас Кимд дүүн нас барсан мөн ус хонзонгийн сүнс болсныг илчлэхэд хүргэдэг. Канрим цогтуу Дун Янгийг дагаж клубт ороход сүнс түүнийг алахыг оролдож байгааг олж харжээ. Канрим сүнстэй хөөцөлдөж Канрим эцэст нь Сууханы сүнсийг барьж ав. Тэрээр шүүх хурлын үеэр ахта тус болмоор байвал Сууханыг бууж өгч хамт явахыг гуйсан ч Ким гэр бүлээсээ зугатаад 15 жилийн турш гэр бүлтэйгээ уулзаагүй ба түүнийг үзэн ядтгаа хэлээд Суухан зүхтэн одов. Дараа нь Дун Янг Кимийн ээжийн гэрт ирж дотоош ямар нэгэн зүйл шидээд цугтаалаа. Кимийн ээж энэ нь Сууханы цогцос байгаа газрыг заасан газрын зураг болохыг олж мэдсэн ба Суухан ч мөн газрын зургийг харж байлаа. Дараа нь Дун Янг санаанд багтангүй зүйл хийх гэж байгааг Канрим түүнийг харж байлаа. Суухан ч бас Канримийн ард гарч ирээд Дун Янгийн амийг аврахыг түүнээс гуйж хариуд нь тэр хүссэн бүхнийг нь хийнгэв. Амьд хүмүүсийн ертөнцид хөндлөнгөөс оролцох нь муу үр дагаварт хүргэн гэж хэлсэн ч Канрим за тэхээстэй. Дун Янг зөвхөн Канримийг л харж чадах тул Суухан Канримийг өөрийн дуу хоолой болгон ашиглаж Суухан мөн гэдгээ батлахын тулд өөрийнхөө бичсэн дуугаа эхлээд дууллаа. Тэгээд Дун Янгийг уучлсан гэдгээ хэлээд үрд явах ёстойгоо хэллээ. Нөгөө талд замдаа Ким болон хоёр хамгаалагчид 5 дахь шүүх хурал болох уруултын там руу явах бөгөөд сүнснүүд хуваа хичээсэн уруултынхаа төлөө шийтгүүлж толинд шингэн устгагдах болно. Хатан сонг Кимийг зөвхт байдлын үлгэр жишээ тул шүүх хуралгүйгээр явуулахыг зөвшөөрөв. Дараагийн шүүх хуралд оролцохоор багийнхан маань хүчирхийллийн там руу явахын тулд Бакум нөхөр дамжин өнгөрөх ёстой. Канрим чамдын ертөнцид ажил нь бүтэмжтэй болжээ. Багийнхан маань нөхөр дамжихдаа хэдэн зуун километрээр доош унсан мэт санагдаж байв. Ким болон бусад хоёр хамгаалагчид жингүүдлийн төлөвт орж хүчирхийллийн тамд Жинвон хааны өмнө гарч ирнэ. Энд Ким өсөж турсан дүүгээ ямар ч шалтгаангүйгээр зодсон хэрэгт буруутгагдах болно. Энэ явдлын дараа Ким гэрээсээ зугтаж Ким хийсэн зүйлийнхээ төлөө уучлалт гуйгаагүй бөгөөд дүү нахыгаа хизээч уучлаагүй юм. Хамгаалагч нар Кимийг өмгөөлөхийг оролцсон ч хаан ямар ч өмгөөллийг хүлээн авахгүй гэж хэлв. Хохирогч нь тодорхой бөгөөд Кимийг хизээч уучлаагүй учраас тэр аж. Хоёр хамгаалагч Канримтэй холбогдож байх зурт Канрим хурдан шийдвэрээ гаргав. Канрим Дягчныг хосолсон шүүх хурал хийлгэхийг хүссэн ч Хивэн энэ саналд дургуутсаж үргэлжлүүлэн хамт явах санаанд нь дургүй байлаа. Дягчин хосолсон шүүх хурал хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд үүнийг нь хаан зөвшөөрөв. Хосолсон шүүх хурал гэдэг нь тухайн шүүх хурлын ялын хамт дараагийн шүүхээр давхар яллуулах болно гэсэн үг юм. Хэрв дараагийн шатны шүүхээр шүүдэгч бүх хэрэгт Ким буруутай тогтоогдвол шүүдэгчид нэмэлт шийтгэл ногдуулах бөгөөд түүний хамгаалагчид өөрөх ажилласаа чөлөөлөгдөж хамгаалагч байхын давуу тал болон бүх ашигтай тусыг нь хасна. Иймээс багийнхан хүмүүс эцгийнхээ хэр сайн хүндэлдэг байсныг нь дүгндэг дараагийн шүүх хурал болох шийдвэрлэх шүүхийн там руу явцгаана. Тэднийг шүүхэд хүрэхээс өмнө Ким хоёр хамгаалагчид өөрийгөө сайн хүү байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Ээж нь эдгэршгүй өвчнөр өгөх гэж байсан бөгөөд тэдэнд өөр хинч байсангүй. Ах トゥ 2 өдөр бүр үлсгэлэнд нэрвэгдэж тэд бүгд аимшигтай хувь тавилантай тулгархан цаг хугацааны асуудал болоод байв. Тиймээс 15 жилийн өмнөх тэр шөнө гэрээсээ зугтахаасаа өмнө тэдний зовлон зүдгүүрийг дуусгуур болохыг оролдсон юм. Ээжигээ унтаж байхад нь алхахыг завдсан боловч дүүн сэрээд болиулсан тул зодож гимтээгээд зугтсан байжээ. Хэрв тэр үүнийг хийсэн бол Ким бүх нойрны эмийг няцалж маргааш нь дүүгийнхээ хоолнд хийхээр төлөвлөсөн байв. Тэр цагаас хойш ээж дүүтэйгээ ахиж уулзаагүй бөгөөд зөвхөн цагтлаар л харилцдаг байжээ. Хивон үүнийг нь сонсоод ууртай байлаа. Канрим Сууханы сүнсийг биед нь оруулахад тусалсны дараа Суухан ээжигээ цэргийн анги дээр хүүгийнхээ өхлийн талаар тэдэнтэй нүүр тулж байгааг харлаа. Ээж нь хэлгүй тул хүүгийнхээ цогцыг олоход нь туслаач гэж тэднээс гуйсан зурус цээжиндээ зүүжээ. Дислэгч Пак түүнийг болиулахыг оролдон өөрөөсөө түлхэх нь Сууханы уурыг хүргэлээ. Ээж нь дислэгч Пакт газрын зургийг үзүүлэхэд нь түүнийг улам ихээр уурлуулж газрын зургийг ээжээс нь булаасныхаа дараа түүнийг газарт түлхв. Улмаар ээжийг нь дамнуургаар зөөн түргэн тусламжийн машинд оруулахыг харсан Суухан ус хонзонгийн сэтгэлдээ дахин автаж дислэгч Пакийг хөнөөх гэж аимшигтай хүчтэй хар салхи босголоо. Энэ нь нөгөө ертөнцид дахин нөлөөлж 9 чөтгөрүүд Ким болон хоёр хамгаалагч руу дайрлаа. Дислэгч Пакийг Сууханоос чөлөөлж чадаагүйхээ дараа Канрим хайваныг дуудаж хоёр талын хооронд ширүүн тулаан өрнүүлнэ. Ким ажмаар эсэнд сорогдлоо. Канрим хайван хоёр Пакийг аюулгүй газарт аваачмагт Суухан нахыгаа эсэнд соруулахаа болж ус хонзонгийн сэтлээ зогсоож сэтгэл нь жаахан тайвширлаа.
бүх зүйл намжмагц эцсийн шатны шүүх Кимийн өмнө гарч ирнэ. Газар доорх ертөнцийн эзэн Ямра хаан Кимийн шийдвэрийг шууд л танилцуулаад эхэллээ. Тэрээр Ким 15 жилийн өмнө ээжигээ хөнөөхийг завдсан энэхүү шалтгааных нь улмаас түүнд гарцаагүй ял оноо гэдгээ мэдгдлээ. Диаг Чун хаанд хандан гуйж Кимийн ээж энэ үйл явдлын үеэр унтаж байсан болохоор энэ талаар юу ч мэдээгүй. Ээжийнхээ өмнө бол Кимгүй шүү дээ. Ээж нь ч мэдэхгүй байгаа нүглийн төлөө яахан шийтгэж болох билээ гэхэд Ямра хаан түүнийг үеийн үрийн тойлд дотроос Кимийн ээж энэ явдлыг бүхий л цаг мөчид мэдэж амьдарч ирснийг илчилж Ким ээжигээ алах гэж байхад тэр унтаж байгаа дүр эсгсэн. Ээжийнх нь зүрх зүсэгдэн шархалж уйлсан ч энэ нь хүүхдүүддээ илүү сайхан амьдрах боломжийг олгоно гэдгийг мэдэж байсан болохоор тэднийхээ төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн байсан хэрэг хэмээн шимширтэл хэлж орхив. Ээжигээ энэ бүх хугацаанд мэдэж байсныг мэдээд Ким өвдөг дээрээ сөхрөн нулимс туслуулан Ямрагаас өөрт нь зохих шийтгэлийг өгөхийг гуйв. Прокурорууд ч дуртаяа бүх ялыг уншиж танилцуулав. Ингэж байтал газар хөдлөлт тэднийг сатааруулж үеийн үрийн тойл дээр суухан ээжигээ түргэн тусламжийн машин тухаангүй байхад нь зүүдэнд нь орж байгаа нь харагдах болно. Тэрээр хойд насндаа улсын дээд шүүхийн шүүгч болсон гэдгээ ээжтэй хэлнэ. Тэрээр Ким өөрийн гэр бүлийг хөнөөх гэж оролдсон өдрийн талаарч ээжтэй санууллаа. Ким тэднийг алах гэж оролдоход суухан түүнийг болиуснаас болоод Ким тэднийг харах нүргүй болж цогцсон гэдгийг ээжтэй хэлв. Гэвч Ким тэднийгээ хизээж орхиогүй юм. Ким гин буруудаагаасаа болж гэрээсээ хол амьдарч тэднийг тэжээхийн тулд бүхий л цаг хугацаанд боол мэт ажилласан. Хэрв Кимийг тгээгүү байсан бол тэд гарцаагүй өгөх байсан. Дараа нь суухан ахыгаа уужилж ээжигээ тэрсний дараа суухан анх удаага ээжийнхээ хоолойг сонсох болно. Ээж нь түүний нэрийг дуудаж түүнийг тайлгаруулахыг хичээлээ. Энэ бүхэн ээжийнх нь буруу гэж хэлв. Хэрв би илүү сайн ээж байсан бол ийм зүйл тохиолдохгүй байх байсан. Үүнийг сонсоод Ямра хаан Кимд ямар ч ялгүй гэж шийдэв. Амьдын ертөнцид уучлагдсан нүглийг газар доорх ертөнцид шийдэх боломжгүй тул тэрээр тэнгэрлэг хаалгыг нээж Кимийг тэр даруйдаа гигэн хувилгаан болохыг зарлаа. Ким Диаг Чунд явахынхаа өмнө талархаж байгаагаа илэрхийлв. Амьдын ертөнцид Канрин буцахаасаа өмнө сүүлчийн үйлээ хийхээр шийджээ. Эмнэлэгт байгаа Кимийн ээжид будаа агшаагчийг нь хүргэж өгдөг. Гэртээ ирээд тэр будаа агшаагчийг нээгээд хүүгийнхээ цагтлыг олж харав. Ээж нь үүнийг уншаад инээмсэглэнэ.